Туулгалын эрэхт хүчндүүлж өгсөн охины сүнс олон хүнийг айлгажээ. Өнгөрсөн жил нэгэн компани хэсэг ажилчин яарамгийн гүрнээс доохон туулын эрэг дээр амарч байжээ. Тэгтэл гинэтхэн ойролцоох бургасны цанаас ихэр татан уйлах хүүхдийн дуу гарах нь тэр. Тэд нар цөм айж балмагдан намган болцгоосон бөгөөд юун хүүхэд уйлаад байна гэж нэг нь асуухад ахалж явсан хижээл насны эр. Энэ үү? Хярсал чарлаж байна. Хярс дуурахыг та нар сонсоогүй юм уу? Яг л жаахан хүүхэд уйлж байгаа юм шиг сонсогддог юм шүү дээ. Гэж тайвшруулсан байна. Ингээд тэд хярс дуурч байгаа юм бол юунаас нь ахав дээ. Гэхдээ яг л хүүхэд уйлж байгаа юм шиг муухай дуурдаг амтан байна шүү. Ганцаараа эцгүүхээр явхад ийм чимээ сонсвол өнхөлцөг хагарч үхэх юм байна да. Гэлцэн нэгнийхээ айсныг шоолон хөөрөлдсөөр буцаад л наргиж эхэлсэн байна. Гэвч хярсны уйлах чимээ намжилгүй улам тодрон ойртсоор бүр тэдний дэргэдэх хүрээдрэх шиг болжээ. Энэ үед цөм чимээгүй болцоож дуугарсан зөвхөн нүдээ бүлтэлгэн ширтэцгээв. Охин хүүхдийн уйлах чимээ улам бүр ойртсоор гинэтхэн тэдний сууж байсан газрын хажуухан талынх нь ботны завсраас цагаан дайшинстай. Үс гизгэн сэгсийсэн 6-7 орчим насны жаахан охин гараад ирсэн аж. Тэд ч хөөх юм жаахан хүүхэд төрж гисэн явж байна шүү дээ. Гэлцээд тойрон очицгоо. Тэгээд миний дүү яасан бэ? Хаанаас төрж гисэн юм бэ? Ээж авч нь хаана байгаа юм? Гэлцэн зарим нь чихэр жимс атгуулаад шалгаасан боловч охин дугарсангүй. Яг энэ үед тэдний хин нэг нь охины хөл гуй тэр чигээрээ хондан ягаан цуснд будагдчихсан байхыг олж харсан байна. Ингээд охиныг бургасан дунд төөрч яваад хин нэг үл бүтэх этгээдэд хүчндүүлчихсэн байна гэж өөр хоорондоо шивэр авир хийлцэн. Төд галын дэргэд аваачаад хөл гарыг нь угааж цэвэрлэх гэж бөөн бужигнаан болжээ. Тэдний зарим нь ийм нялх амтны хүчирхийлдэг ямар муухай зэрлэг амтд вэ? Ах нараасаа ич зовлгүй хэлээрэ. Цөмөрө машин хасаагаад хайвал айгүй бол бариад авч чадхал байх шүү. Гих зэргээр охиноос шалгаасан боловч охин ганц ч үг хэлсэнгүй. Харин охин урдын адил ихэр татан чаралсаар байж. Ингээд тэд ямар ч байсан гимт этгээдүүдийг холдоогүй дээр нь барихаар машиндаа суугаад хөдөлжээ. Тэд нилээн яваад охины гарч ирсэн чигийн дагуу ботон дотроос төдөг гал улалзаж байхыг хараад тийшээ зүгэлсэн байна. Төдийн ойролцоо очиж машинаа зогсооход охиныг үлдээж ирчүүд нь бууж гартаа мод чулуу барьсаар явж очижээ. Тэгтэл төдгийн дэргэд хижээл насны 92 хүүхдүүдийнхээ хамт загас шараад сууж байхан тэр. Ирчүүд ч болсон явдлыг тэдэнд яриад энэ хаваар сэжигтэй улс харагдаагүй юу? Нэг жаахан охины уйлахыг та нар сонсоогүй юу? Гэж асуусан боловч цаадуулна. Юу ч сонсож юу ч хараагүй гэж хэлжээ. Хачин юм да. Гэж тэд гайхан ойр хавийн бутсоогийг гарч идэнгээр гэрэлтүүлж шалгаад машиндаа ирцгээв. Гэтэл нөгөө жаахан охин ор сураггүй алга болчихсон байлаа. Хичнээн ирж хайгаад ч олдсонгүй. Харин тэднээс нилээд зайтай байсан битүү бургасан дотроос охины хингэнтэл уйлах чимээ бүдгхэн сонсогдож байв. Тэд хойноос нь хамаг чадлаараа гүйлдэн хашгирч дуудсаар бургас бутыг сүлжин нэгсэн боловч охины уйлах дуу улам-улмаар цаашилж холдсоор байж. Тэдний явах замд бургасан дотор түүдэг ноцоосон бас нэгэн гэр бүлийнхэн таарсан боловч тэд бас юу ч сонсож юу ч хараагүй гэж хэлжээ. Ийхүү өөр цайдал нөгөө охины бүдгхэн уйлах чимээг шал дэмий хөөцөлдсөөр буцаж ирсэн ажээ. Юун амарч зугаалах мантай шал дэмий юмтай хөөцөлдсөөр гэж зарим нь уцаарлахад нэг нь ямар ч байсан энд ноцтой гэмт хэрэг гарсан байна. Энэ хавийн цагдаад яаралтай мэдэгдэж дуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ.
Ингээд тэд удалгүй хэсгийн цагдаа дээр очиж болсон явдлын талаар ам булаалдан ярьж өгсөн байна. Гэвч хэсгийн цагдаа тэдний яриаг сонсож дуусаад хайхарамжгүйгээр 2 жилийн өмнө болсон хэрэг шүү дээ. Хүчнэсэн улсын цөмөрөө баригдаад ял шийтгүүлээд шоронд явчихсан. Ор хоронгүй тэнмэл улс байсан юм билээ. Тэд толгойд орчмын нэг айлын 6 настай охиныг чихрээр хуурч туулын эрэгт амьдардаг овоохоо авчирч дөрвүүлээ ээлжлэн хүчрхээлж бахаа хангаад эцэст нь хүзүүнээс нь чулуу дүүжлээд гол руу хаячихсан байсныг хэд хоногийн дараа олж илрүүлсэн юм. Үүнээс хойш л сүнсэн ч юм уу юун чимб нэг тимхий үзэгдэл голын эргээр уйлж хүн амтэн айлгадаг болсон. Та нар анх удаа энд ирсэн болохоор мэдэхгүй бүдэлсэн байна. Нэгэн тэл үхчихсэн амтны сүнс болохоор хойноос нь хөөцөлдөөд ямар ч нэмэргүй гэж хэлжээ. Амрагчид ийм сонин зүйлтэй таарлцсандаа эвгүйцэж тэр даруйдаа буцаж ирсэн бөгөөд гандангаар орж хиймрийн сан уншуулсан ажээ. Хожим нь хүмүүсээс лавлахад хүчндүүлж нас барсан охины хий сүнс голын эргээр уйлан тэнэж явахыг тэднээс өөр хүмүүс ч олон удаа харсан байв. Ер нь туулгалын эрэхт осолдож өгсөн хүмүүсийн сүнс одоо хүртэл тэндээс сэлгүүцээр байдаг гэж настай хүмүүс ярьдаг юм билээ. Хэрвээ танд манай бичлэг таалагдж байгаа бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Баярлалаа.